Хүүхдийн чи хөвдөжүүгүй юу гэдгийг ингэж дарж үзэх нь тийм юутай биш. Бас зөв биш. Тийм. Хорхотой шууд хоолойны мах хоёр найз. Тэгэхээр манай цэцэрлэгүүдийн юм агаарчлалтын асуудал айгуу чухал. Агаарын сэлгээний асуудал. Ээж гэдэг чинь ерөөсөө л хүүхдийн эрүүл аюулгүй байх баталгаа байхгүй юу? Цалин одоо хангалттай байвал юм чи илүү цагаар ажиллахгүй, давхар ажиллахгүй юм да. Гэхдээ сайдаас бүх юм хамаардгүй гэдгийг бид нэр ойлгол байгаа юм л та тийм. Бид нэгнийгээ сайд болгож үзлээ тэлэхгүй л байгаа зүтэй тийм. Үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гигийн эрүүл мэнд подкаст шинэхэн дугаараа үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн подкастын зочноор эмч Ган Чимэг өргөдөн оролцсон. За Ган Чимэг эмч бол хувилгын эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, за мөн клиникийн профессор золтой ийм хүн байгаа. Өдрийн мэндийг танд. Өдрийн мэнд хүргэе. Эрүүл мэндийн подкаст маань ер нь бол иргэдтэй одоо нөгөө эрүүл мэндийн боловсрал олгох талаас нь мэдлэг мэдээлэл хүргэх зорилгоор хийгддэг. Мөн дээрэс нь мэдээж нөгөө анагаахын шинжилгээ ухаан маань манай улсын анагаахын салбар бол одоо жил тутмал өсөж хөгжиж альслаа хөгжлийнхаа одоо ямар гараан дээр явж байна, ямар одоо ололт амжилтуудын тэр бүгдийг бас подкастаараа илүү ярихыг зорддог. Тэгээд энэ удаад ч гэсэндээ бас таныг яг одоо тэр чиглэл рүү те бас ярилцлага чиглүүлээсэй гэж бас хүсэх байна. Тэгээд юуны өмнө та бас үзэгчдэд өөрийгөө танилцуулаач те их налхсан эмнэлэгт ажилласан, багшаар бас ажиллаж исэн гэдэг ингээд тий за би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгснөөс хойш энэ салбартаа ажиллаж байна эмчээр. Тэгээд эрүүл мэндийн салбарт нэг 30 жил ажилласан. Тэрний 4 жилийн би совилгчаар ажилласан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхэн амьдруулах тасагт би совилгч хийжээ. 80-ад оны төгсгөл үед. За тэгээд 90-ад оны ихээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль одоо тухайн үед анагаах ухааны сургууль гэж байсан. Тэрийг төгсөөд би хүүхдийн чих амар хоолойн салбарт бол нэг 27-8 жил ажиллаж байгаа юм эмч хүн байна. 2 газар ажилласан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч тасгирлэгч хийж байлаа. Дараа нь анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль өөрийнхөө төрлөх сургуульд бол эмнэлэг зүйч багшаас эхлээд одоо лектор гэж нэрлэгддэг юм да. Үндсэн багш. За тэгээд тэнхимийн эрхлэгч, бааз эмнэлгийнхаа тасгирлэгч ажлыг хийж аваад нэг 2 жилийн өмнө тэтгэвртээ суулаа. Тэгээ өөрөө үүсгэн байгуулсан хувилгын эмнэлэгтээ зөвлөх эмч гэдэг ийм л эмч байна. Тэгээ эмч хүний карьер яаж явдаг вэ? Яг л тэр замаар л явж байгаа гэж өөрийгөө боддог тоо. Хүүхд тэгэхээр эмч нарт бол бүр илүү нөгөө давхар хариуцлага гэдэг шиг маш одоо туршлагатай, маш хариуцлагатай юм ажиллах шаардлага гардаг юм шиг байна. Хүүхэд гэдэг чинь өөрөө одоо илүү нөгөө эмзэг гэх юм уу тийм утгаараа тийг санагдаад байдаг шүү дээ. Эмч байхын өмнө эхлээд хүн тий би ч бас ээж, би ч эмээ тий тэгээд эмч хүүхдийн эмч тийм учраас тэр хүүхдийн төлөө бол эцэг гэхдээ ямар ч эцэг гэхдээ би хамтарч ажиллахад бол бэлэн байдаг л да. Гэхдээ эмч ганцаараа чадахгүй зүйл байдаг. Эмч хэдийгээр сайн зөвлөгөө өглөөч зөв тактикаар эмчиллээч тэрийг хэрэгжүүлж байгаа хүн эцэг эхчүүд байдаг учраас тэр эцэг их эмч хоёрын хоорондын холбоо хамтарч ажиллах чадамж бие биендээ итгэл бие бинийгөө хүндлэл бид хоёулаа хүүхдийн төлөө явж байгаа шүү гэдгийг ойлгох тэр ойлгомж айгүй чухал. Заримдаа бол яг эцэг эхчүүд орж ирээ биднэрт бухимдлаа гаргачлаа гэдгийг. Гэхдээ одоо нөгөө дөжирнэ гэдэг шиг те заримдаа чи яагаад дуурлаад байгаа юм бэ? Чи өвтгсөн болохоос би өвтгсөн юм уу гэж сууж идэг болсон шүү дээ. Тий. Би харин имжлэх гээд байгаа шүү гээл тий. Мэдээж нөгөө хүүхэд өвдчихөр угаасаа нөгөө эцэг эхчүүд өөрсдөө аягүй тийм бухимдалтай болчихдог шүү дээ. Цаанаас нөгөө сэтгэл зүйх ямраал тий. Нэг тийм өөрсдөө буруутгаал нэг юм. Тэгэхээр нөгөө нэг хүн хүнээс л нөгөө янз бүрийн тухайн үед тий яг янз бүрийн характер гардаг байх. Ер нь энэ олон жилийн хугацаанд яг энэ чиглэлээр ажиллахад тий яг одоо энэ чих хамар хоолой гэсэн энэ одоо чиглэл рүү гэж ярих уу тий чиглэлд ер нь ямар төрлийн өвчлөл одоо илүү давмгаалж байна. Шалтгаан нөхцөл нь бас юунд байгаа гэдэг. Юу штэ манай мэрэгжил чинь бол маш том мэрэгжил. Хүмүүс бодохдоо чих хамар хоолой гэдэг юм
гурван лимиг нэрлэдэг. Яг үндэ бол 4 юм байгаа. Чих, хамар, залгуур, төвөнх гэдэг. Тэгэхээр зэрэг энэ 4 эрхтнийг яагаад нэг юм чимчилдэг вэ гэхээр зэрэг энэ 4 эрхтэн бие физиологийн хувьд, бүтцийн хувьд, өвчний хувьд, хүндрэлийн хувьд, урьдчилан сэргийлтийн хувьд ерөөс бүх талаар хоорондоо холбоотой учраас энийг нэг юм чимчилдэг. Гэхдээ манай мэрэгчид бол маш том гэдгийг одоо зүгээр салбар шинжилх ухаануудаар нь л ярьж болно л доо. За одоо хүүхэд гээд нэг салбар шинжилх ухаан байна. Тэгээ энэ хүүхэд гэдэг салбар шинжилх ухаан бол яг энэ чамар хоолон өвчтөе хүүхдийг өсөлт хөгжилтийн динамик явцад нь авч үздэг юм шинжилх ухаан байгаа байхгүй. За дараа нь сонсгол судал гэж шинжилх ухаан байна. Чихч олон үүрэгтэй шүү дээ. Тэнцвэрийн сонсох те тэрний зөвхөн сонсох үйл ажиллагааг нь судалдаг шинжилх ухаан байна. Тэнцвэрийг нь судалдаг шинжилх ухаан байна. Харшил судлал байна. Одоо харшил гэх том шинжилх ухаан байхад бид нэр зөвхөн хамрын харшлыг судалдаг байх жишээтэй. Ингээд тоочоод байх юм бол манай шинжилх ухаан том л доо. Тэгэхээр зэрэг энэ том шинжилх ухааныг бид нэр чиглэлээр нь хөгжүүлдэг. Би бол зөвхөн л тэрний нэг салбар шинжилх ухаан боيو хүүхдэд ажилдаг л эмчнээ ахна л дээ. Эмчнэрийн мэдээлэлээс харж байхад одоо томуу төсдгээд өвчин олон янзын вирусээр үүсгэгдэж байна гэж яриад байгаа. Энэ зарим төрлийн вирус нь одоо нэг чихийг өрөвсүүлж идэг, идээд одоо ийм өрөвсөл үүсгэж идэг ийм байна гэж бас яриад байдаг шүү дээ. Тэгэхээр та бас яг энэ төрлийн яг ямар одоо илүү өвчлүүд нь асуудал дагуулад байна, ямар нь илүү нийтлэг байна гэдэг тэр чихний өвчнийг гэд ингээ хэлсэн учраас би чихээ голчлон яриа л да. Яг ингээд ийм 4 эрхтэн байхлаар зэрэг нэг ерөнхийд нь авч үзэхэд жоохон учир дутагдaltaй байгаа юм. Тэгэхээр зэрэг хүүхдийн чих яагаад өвтөж вэ гэл манай ээж аав тэгдэлтэй яад миний хүүхдийн чих өвтчөө гэлдээд энэ чихний өвчин чинь ер нь бол үүсгэгчийн хороо чанар үүсгэгчтэй холбоотой байхаас гадна хүүхдийн өөрийнх нь анатоми физиологийн онцлогтой маш холбоотой байхгүй. Тий хүүхэд бол одоо бид нэр хүүхдийг ингээд авч үзэхдээ нэг зарим нь болохоор яг жижигхэн том хүн шиг авч үздэг. Зарим нь болохоор зэрэг энэ хүүхд гэдэг чинь тустай юм гэд авч үздэг. Энэ аль нь л байхгүй да. Тийм болохоор зэрэг яг хүүхдийн энэ анатоми чихэн онцлогтой, хамрын онцлогтой бүтэж байгаа үед үйл ажиллагааныхаа хувьд онцлогтой. Тэгээ тэрэн дотор нэг аюул чухал онцлог юу вэ гэхээр зэрэг сонсголын гуурсны онцлог гэдэг нэг онцлог байгаа юм л да. Тэр сонсголын гуурс гэдэг эрхтэн Евстахиев гуурс гэж мэднэ. Бид нар Евстахиев труба гэж зарим эмчнэр ярьж байдаг. Тийм мэрэгжлийн хэлээр ярьж байдаг. Энэ болохоор зэрэг хамар ба чихийг холбосон ийм хүндээвтэй бүтц байгаа. Тэгээ энэ бүтцийг бид нар нүдэндээ харагдахгүй одоо чихний энэ гадна дэлбээ шиг, гадна хамар шиг, тэгээ амны хүндээ шиг нүдэнд харагдахгүй байгаа учраас бид нар энэний талаарх мэдлэг жоохон муу байгаад байдаг. Яг би ч юмгүй ер нь эмчнэр тийм ээ орж ирж байгаа хүүхдийн чих хамар хоолой асуудалтай орж ирж байгаа ээж аав болгонд л энэ турбаг ярьж суудаг л да. Ер нь бол тэгэхээр зэрэг энэ онцлогтой нь холбоотой ямар онцлог байгаа вэ гэхээр замаш богинохон байдаг. Хоёрдугаарт өргөн байдаг. Гуравдугаарт хэвтэй чиглэлтэй байдаг. За энэ 3 онцлогоос болоод хүүхдийн хамар ба залгуурт байгаа халдвар одоо сайн хэллээ шүү дээ өөрөө янз бүрийн нян вирусээр үүсгэгдэж байгаа энэ халдвар тэр сонсголын гуурсаар хингэргэн хүндэд очих магадлал 80% байдаг байхгүй. Тэгээ энэ хүүхдийн хингэргэн хүндий гэж яриад байгаа энэ хингэргэний цаана байгаа нэг жижигхэн хүндий дотор яагаад халдвар орж байгаа вэ гэдэг асуудал байгаа даа. Тэгээ энэ 3 л зам байгаа. Тэр 3 замыг 100% гэж үзэх юм бол 80% нь энэ сонсголын гуурсаар дамжиж орж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би ээж аавд хэлдэг юм л да. Ханиадаа эмчлүүлэхгүй хамар битүү эсвэл хоолой нүвдөөд ингээд ням бактеритай, вирустэй заримдаа ихэнх тохиолдолд вирусээр үүсгэж байгаа. Тэ ингээд удаа явснаас болоод энэ сонсголын гуурсаар хингэргэн хүндий буюу дунчигны хүндий гэдэг газар хингэрэгний чинь цаана байгаа жижигхэн хүндэд халдвар орсон байна гэд хэлэхэд бол буруудахгүй. Яг тэр 80%. Үлдсэн 20%-ийн юу эзэлдэг вэ гэхээр зэрэг хингэргээр нь дамжаад орж байгаа халдвар. Одоо хүүхэд яадгийн те усан дотор пүл гэд ундаг ч юм уу.
бассейны ус руу те нөгөө чихний хамгаалалтгүйгээр эсвэл хүүхдийн чихэн дээр ямар нэгэн том чанга чимээ гаргадаг ч юм уу те шаар хагалдаг ч юм уу одоо нэг эсвэл хатгадаг ч юм уу те ийм зүйлүүдээс болоод хингэрэг нь өөрөө гимтээд тэрийгээр дамжаад ингээд нөгөө халдвар орж байгаа зам нь бол 10% бидэг. Энэ тимпаногенны замаас гадна ауто инфекцийн замаар ауто халдварын замаар бас тэнд халдварлаж болдог. Тэрний юу гэхээр гамариттай хамар, бөглөөстэй хоолойны мах, одоо лимфаденит гэж нэрлэгийн манай хоолой өвдөх хүүхдүүдэд энэ хавийн булчирхаанууд, лимфийн булчирхаанууд нь бүгд цочирсон ингээ халдвартай явж идэг. Бойлны өрөсөл байна, хорхоотой шүд байна. Би заримдаа ээж авд хорхоотой шүдийг үзүүлэлтгэлдээ зарим нь эмзэглэж л лээдгийн. Та миний хорхоотой шүдийг, хүүхдээ хорхоотой шүдийг надад үзүүллээ. Наад хамраал үз. Чихэл үз, би чихэн л үзүүл гэж ирсэн болохоос хорхоотой шүдийг би шүдний эмч дээр очиод үзүүлчихнэ гэдэг хүмүүс байдгийн. Гэхдээ энэ холбоотой учраас анхаарлыг хандуулах гэж үзүүлж байгаа асуудал байдаг л да. Энэ хорхоотой шүднээс болоод аутоинфекцийн замаар ч гэсэн чих өрөсөх боломжтой. Гэхдээ энэ хоёр бол нийлээд 20% ихэнх тохиолдолд тэр сонсголын гуурсны зам байдаг байна. Энэ одоо шинж тэмдэг юу байх вэ? Одоо нэг хүүхдүүд ч нөө бүр ялангуяа одоо нялх нэраа хүүхдүүд чинь чих өвдгөрөө уйлаад юу нь мэддэхгүй уйлаад эцэгчүүд заримдаа нөө дарж аж мэдээд байдаг шүү дээ. Чихний бүтцийг нөгөө гадна дунд дотор чих гээд хувааж байгаатай адилхан өвчний нас гадна чихний өвчин, дунд чихний өвчин, дотор чихний өвчин гэдээ хувааж байгаа л да. Гадна чихний өвчин дотор зөнхөлж тохиолддог зүйл юу гэхээр одоо нөгөө өмөрсаа буюу метицилинд резистентны Staphylococcus aureus гэсэн үг. Staphylococcus aureus гэдэг нь нөгөө халтлаг Staphylococcus гэдэг нянгийн нэрлэлтэй энэ их байгаа манад гадуур. Тэгэхээр зэрэг энэний штам их байгаатай холбоотой хүүхдэд гадна чихний тархмал өрөсөл, гадна чихний хэсэг газрын өрсөл буюу хатиг их тохиолддог л да. Хүүхд чихээ өөрөө цэвэрлж чаддаггүй. Тэр чих өрөсгөөгүй. Харин асуудалтай бол бохор гараараа ухах хандлагатай л байдаг л да. Тэгэхээр зэрэг тэр гадна чихний сувгийн эмгэгүүдээс гадна дунд чихний өрөсөл саяын энэ гуурсны чинь онцлог байдалтай холбоотой хүүхдэд зөнхлөн тохиолддог эмгэг бол дунд чихний эмгэгүүд байгаа даа. Тэгэхээр дунд чихний эмгэгүүдийг дотор нь маш олон ангиллал байдаг л да. Энийг мэрэгжлийн зүгээс одоо яриад эмчид биш ард иргэдийн сонсох учраас би бол тэр хүүхдийг өвдөж байгаа тэр цочмог өрөсөл дээр их анхаараас гэж боддог. Дунд чихний өрөслийн хэлбэрүүд нэг нэгэндээ ингэ шилжээ явдаг. Эхлээд дунд чихний цочмог өрөсөл ингэ шүүдсгүй шаттай байгаад яг өвдөөд те тэр цааталт нь шүүд сурамтлагдаад хингэрэг нь чинэрээд ингээ өвдөөд маш хүчтэй өвдөх. Хүүхд бол жоохон хүүхд ахын бол час ийж уйлна тийм ээ. Тэр манай ээж аанар яадаг вэ гэхээр зэрэг чихэн дээр нь дарахаар өвдөөд байна гэд тэг би чи өөрийнхөө чихэн дээр дараад үзтээ гэхээр зэрэг өөрийнхөө чихэн дээр чанга дарж харагдчихэдэг л да. Тэг ийм хүчээр дарах юм бол хүүхдийн чих өвдөн штэ гэд би хэлдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр цэцэг мөгөөрс гэдэг энд нэг юм мөгөөрс байгаа. Энэ мөгөөрсөн дээр ингэж дарахад дунд чихэн дээр шууд даралт ирдэг тэр симптом бол няраа үед л зөвхөн гардаг. Гэтэл хүүхдийн хатагтай чихэн дээр нь ингээд бид нэр дарах юм бол өвдөнө. Дунд чихний өрөсөлдөө хингэрэг нь цүлхийцэн тэртээ тэргүү өвдөж байгаа юм дээр дарах юм бол өвдөнө. Тийм учраас хүүхдийн чих өвдөж үгүй юу гэдгийг ингэж дарж үзэх нь тийм юутай биш. Бас зөв биш. Зөв биш. Тийм. Хүүхэд өвдөж байгаа ярьж чаддаг хүүхэд байгаа юм бол өвдөж байгаагаа шууд хэлнэ. Чих өвдөд байна гэж хэлнэ. Өвдөж байгаагийн бүх одоо биеийн хилэмжүүдийг үзүүлнэ яадаг чинь те чихээ бариад уйлаад ундаг ч юм уу те жоохон хүүхэд бол чих нь өвдөд уйлна. Тэгэхээр зэрэг бид нэр заавал чихийг дарж үзэлгүйгээр хүүхдийн чих өвдөж байгааг мэдэх зөндөө олон боломжууд байгаа. Тэгэл ерөөсөө л эмчид очих штеп. Хүүхдэд зовирл авах юм бол эмчид очих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл манай ээж аанар яадаг вэ гэхээр зэрэг ялангуяа чихний өвчин дээр айгүй хамаагүй тусаалгуудыг гэтэл чинь
тусаалууд ч янз бүр, дотор нь байгаа антибиотикууд нь янз бүр, дотор нь байгаа нэмэлт бодисууд нь янз бүр. Тухайн өвчнөд тохирхон ч тохирсон. Тийм тэр чинь ямар өвчнөд ямар тусаалга тохиромжтой вэ гэдгийг эмчил сайн мэдж байгаа шүү дээ. Би яаж чадсан эмчийг ээжээс илүү мэдж байгаа л гэж баттай хэлж чадчихна. Гэтэл ээж нар яадаг вэ гэхээр зэрэг гэр доор байсан өмнө нь өөр хүүхдтэй хэрглэжсэн ч гэдэг юм өөрсөндөө хэрглэжсэн тусаалганууд ингээ хэрглэждэг. Зарим нь хэнгэрэгний өнгийг өөрчлөө тайчдаг. Зарим нь хэнгэрэгэн дээр очиод янз бүрийн хуурай бодисууд нь наалдчихдаг. Зарим нь хэнгэрэг цоорхоо үед хэргэлдэг тусаалгыг хэрглэхгүй, цоороогүй үед нь хэргэлдэг тусаалгыг цоорхоо үед нь хэргэлждэг. Тэгэхээр зэрэг цоорхооны чинь цаан салст бүрхүүлтэй жижигхэн кавити хүндий байгаа даахгүй. Тэр хүндийд ингээд орох хэсгүй эмийн бодис орж ийнэ л гэсэн үг байхгүй. Спирттэй эмийн бодисыг жишээ нь тэр цоорхоо руу хийх юм бол хүүхэд бол аимшигтай уйлна өвдөн чиглэг болцсон тийм ээ. Зүссэн хорон дээр л спирт хүрэхэд яадаг үлээ. Яг тийм. Мөн бидтэй юм учраас тийм учраас чихний өвчин дээр манай ээж аав нар их юу хандаасаа гэж би бодоод байгаа. Болгоомжтой тийм болгоомжтой андас мэрэгжлийн эмчид үзүүлээсээ өрхийн эмчдэр очиод үзүүлэхэд хангалттай. Өрхийн эмч бол дунчигны зочин гөрөслийн бүх хэлбэрүүдийг эмчилж чадна. Өрхийн эмч нарт бид нэр тэг хичээл зардаг. Өрхийн эмчи чинь чихамар хоолын хичээлийг чихамар хоолын багш нар ордог байхгүй юу? Резидентт нь. Тийм учраас тэд нар бол чадна. Зарим тохиолдолд тэр чихний өвчин тухайн нэг тодорхой зарим хэлбэрүүд нь мис ажилбар, мис засал шаардлагатай өвчнүүд байдаг. Тэгэх юм бол хүүхдийн чихамар хоолын мис засалч эмчилдэг намтай. Тийм учраас зүгээр манай ээж аав нар бол эмчтэй л хандхад болно. Тийм дур мэдэн эмчлэхгүй байхад болно. Ялангуяа антибиотик тэр тусаалга энэ төр дээр. За тэгээд эмч бол яадаг вэ гэхээр зэрэг тэр тухайн өвчний оншинд нь тохирсон, үе шатанд нь тохирсон, үүсгэгчинд нь тохирсон тий эмчилгээний тэр эмгэг процессын механизмын салаа салбар болгоныг бодолцсон тэр эмчилгээг хүүхдэд бичиж өгдөг. Тэрийг л яг цаг хугацаагаар нь хоногийг нь дуустал хийх асуудал л байгаа. 7 хоног антибиотик бичиж өгөхөд 3 хоног л хасчдаг л ахгүй да ээж аав нар маань яг үнэндээ тийм хүмүүс зөндөө байдгийг. Тэгэл бид нэр хэлтгэлтэй яг хоногийн дуусгах шүү. Тэгээд дунчигны өвчнийг бол ер нь бол хянах хэрэгтэй байдаг учраас за манай хуулгын нэмлэг дээр бол бид нэр бол тэд хоноод ирээрээ гэл хянагалда их нялхаст ч адилхан энэ зарчим нь адилхан байхгүй. Их нялхаст ч адилхан босод эмчилгээний удирдамж гэдэг юм удирдамжаараа явдаг тийм ээж аав нар бодохоор зэрэг энэ эмчтэр очвол энэ сайн эмч, энэ эмчтэр очвол энэ тааруухан эмч гэж боддгийн юм шиг байгаа юм. Үгүй. Эмч бол эмчилгээний удирдамж гэд тэр тухайн эмгэгийг яаж эмчлэх вэ гэдэг нэг ном байгаад байгаа шүү дээ. Тэрийг л баримталдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг хэрвээ хүүхдэд чинь 7 хоног антибиотик бичиж өгж байгаа бол удирдамжид 7 хоног дээр нь хянаал гэсэн удирдамж цаанаа байгаад байгаа байхгүй юу. Удирдамжаа өгч хэмчээ гэжсэн. Яаж аа байдаг ч айгүй хөөрхөн. Тийм би өөрөө уншаад үзье. Би гадаад хэлтэйгээд. Тэгэхээр эцэгчүүд бол нэлээд л хурал хандах хэрэгтэй ялангуяа хүүхдтэр тий. Тэр чинь чихчин бас их халууруулдаг юм шиг үлээ шүү дээ. Ажиглахад зочмог процесс бол халуурна. Чихний өвчтөө хүүхэд халуурах моментууд ер нь амар тий. Нэгдүгээр зочмог процесс бол халуурна, хоёрдугаар ч хүндэрж явах юм бол халуурна шүү. Тэгэхээр зэрэг чихний түрүүн би хэлсэн дунчигны өвчнүүдийн нөгөө эмнэлзэн хэлбэрүүд нь бие биендээ ингээд шилжиж явдаг гэдэг. Нэг удаа нэг хүүхэд ингээд нэг удаа чихний өвчнөр өвдчихлээ шүү дээ. Дунчигны зочмог өрөсөл гээд бид нэр онш тавилаа. 2 ба түүнээс цааш олонтой байхгүй юу. Тэгэхээр 2 дахь, 3 дахь, 4 дөхөөс нь эхлээд дунчигны зочмог өрөслийн тахилтад хэлбэр шүүцтэй үе шатч гэдэг юм уу. Ингээд онш чинь ингээд нарийн болоо явлаа шүү дээ. Тэ явж яснаа зүгээр байж захтаа ингээд нөгөө ялангуяа харшилтай хүүхдүүд дээр ямар ч нянгийн шалтгаангүйгээр дунчигны шүүц дөрвсөл гэдэг юм байдаг үүсдэг. Тэгэхээр яг хүүхдийн чих амар хоолын эмч байх юм бол дунчигны зочмог өрөслийн шүүцтэй үе шат дунчигны
шүүц дүрсэл хоёроо ялгачна. Тэгээ хүүхдийг ханиад хүрэх тоолонд нь л чихэнд нь ингээл шүүц үсэл тэгэл тэр шүүц шимэгдэхтэй одоо тэр чи эдгэрлийн процесс руу орно шүү дээ. 2 сарын дараа ч юм уу ингээд нэг жоохон шимэгдээд ингээд эрэхтэй цавуурхаг шингэн тэрийг нь болохоор цавуурхаг шингэнэл гэж бид нар орчуулсан байгаа. Цавуурхаг чих гэж орчуулсан байгаа. Зүгээр сурагчид дээр бол глуер л гэсэн юм л да. Тэгээ тэрийг бид нар цавуурхаг чих гэж орчуулсан. Тим шингэн үүсэх юм бол нөгөө агаар дотор хөдөлж явах ёстой сонсголын яс маань тийм цавуурхаг зунгаарлсан шингэн дотор орохдоо хөдөлдөггүй учраас дуу авиг дамжуулдаггүй. Тэгээ бага насны хүүхэд ингээд чих бөглөө оргиод байна, чих бөглөрөөд байна. Миний сонсголд муудаад байна гэдэг зөвөрийг хэлдэггүй байхгүй юу. Гэхдээ зарим гярхаа ээж аав нар байдаг. Телевизийнхаа дууг чангалаад байна. Миний хэлсэн юмыг хүүхэд сонсохгүй байна. Тийм учраас сонсголын шалгуулъя, чихийн дурандуулъя гэд ирдгийн. За тэгээ тэрэн дээр болохоор зэрэг яг эмч дурангаа хийж үзээ. Тэр сонсголын бичлэг тимпанометр гэд хингэрэгний одоо манай ээж аав нар хингэрэгний бичлэг гэд нэрлэсэн байгаа. Тийм тэр тимпанометр гэдэг шинжилгээг хийж үзээд энэ хамгийн наацхан онцлогоонууд баггүй. За тэгээ бүр одоо хүндрэл дунд чихний зочин өрөслийн болон архаг өрөслийн хүндрэл энтервэл бид нар эрентгийн дүрс онцлогооны шинжилгээнүүд чих шинжлэх маш олон арганууд байгаа. Тэрийг ингээд ямар үед нь яаж шинжлэх вэ гэдгийг угаасаа эмчил мэднэ. Тэгэхэд бол бас зүгээр нэг жижигхэн 20 минутын дараа хариунд гарчдаг 20 төгрөгний үнэтэй хүүхдэд маш бага рентген дооз авч болох тийм шинжилгээг хэрэглэж болох байхад дур мэдээд хүүхдтэй хамрын чихний компьютер энтер хэлэгцээж аав нар явж идэгэн. Тэгэхээр зэрэг бид нар тэр шинжилгээнүүдийн үндсэн дээр тэр онош зөв байх юм бол эмчилгээ зөв байдаг байхгүй юу? Тийм учраас хамгийн гол асуудал онцлох асуудал айгуу чухал. Тэгээ хүүхдийн чих амар хоолой эмч нар бол нүдэрээ харж онш тавьдаг учраас тэр юмыг дандаа харж онш тавьдаг учраас би өөрөө бол тийм онлайнаар юм эсвэл уцаар яриа шууд онш тавиад юу хийх айгуу дургу. Яагаад гэхээр энэ айгуу эрсдэлтэй. Тийм эрсдэлтэй. Хүүхдийн чих амар хоолой эмчнэр бол дандаа л хүүхдийг үзээл онш тавьдаг. Ер нь бол. Тэгэхээр зэрэг тэр чихний олон өвчин байгаа хүндрэл нь бол бас олон янз. Тийм. Тэгэхээр хал урж байгаа хүүхэд чихний өвчтэй хал урж байгаа юм бол ерөөсөө эмчэд хандах байхгүй юу? Архаг өрөвсөлтөө одоо олон жил чихнээс нь булаг гараа явцсан хүүхэд байлаа гэж бодъё л доо. Чихнээс нь өмхийн үнэртэй булаг гардаг. Тэгээ үе булаг гардаг. Тэгээ чихэн дээр нь байнгын хингэргэн дээр нь тийм 100 дугуй цоорхотой ийм хүүхэд халуурах бол аюултай шүү дээ. Энэ үжил байж болно, гавл тархины хүндрэл байж болно, чамархан хүндрэл байж болно. Гэхдээ эдгээрийн аль нэг нь тохиолддоггүй маа гэж бодоход дунд чихний цочмогч архагч цочмог өрөслийн үед бол временнатэй хэсэг хугацаанд архаг өрөсөл бол тэр дүлээрл гэдэг одоо хүндрэл рүү алхамаар хоног сараар явж идэг. Тийм учраас хүүхдийг чихийг нь хуурай байлгах, тэр булгийг нь дахиулахгүй байлгахын тулд ханиад хүргэхгүй байх, амьсгалын дээд замын өвчнөөс одоо аль болох сэргийлэх, архаг эдээтэй голомтууд, гамери, тоолоны мах, нар маны булчирхай, хорхоотой шүд, буйлны өрөвсөл, лимф аденит тийм ийм юмнууд байвал бүгдээр ингийн одоо системээр эмчлүүлэх тэр чухал байгаа даахгүй. Хорхоотой шүд, хоолойны мах хоёр найз хэдийгээр хүүхд хоолойны өвдөд ирээд ахад хорхоотой шүдийг эмчлүүлэхгүй л бол тэр хоолойг янз эмчлэлийн антибиотикчид нэмэргүй шүү дээ. Ийм л байдаг та. Би түрүүн таны яриг сонслоо нөгөө хүүхдийн хингэрэг цоорцсон ээж аваад яана одоо чихнийхэн сонсголд нөлөөлчих вэ гэж их юу яадаг. Цочмог бол сонсголд бол харцангуй нөлөөлөх нь бол
бага юм бэ гэж ойлголоо. Зочмог өрөслөөр өвдөө тэр хингэргэн хүндий гэдэг юмны салс бүрхүүл нь бүгдээр хавган нь шингээ ялгаруулна, хингэрэг нь өөрөө өрөвснө, бүх цусны суцууд нь тэлнэ, сонсголын гуурс нь өрөвснө, сонсголын гуурсных нь тэр хингэргэн хүндий талын амсарч өрөвснө, их биеийн татвар юм юу таахгүй салс бүрхүүлтэй байхгүй тий нарма талын амсранж өрөвснө ингээд нэг дунд чих гэдэг юм чинь юм систем байхгүй юу. Тэгэхээр систем гэж юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг олон бүрэлдэхүүн хэсэгтээ нэгнийх нь үйл ажиллагаа доголдохоор бусад хэсгүүдэд нь бас доголддог л юм. Тэгэхээр дунд чих гэхээр ганцхан хингэрэг юм шиг ойлгоод идэг ээж байдаг байхгүй. Тэрний цаана байгаа хүндий, салс бүрхүүлтэй, сонсголын гуурс тэгээ гадна чихний дотор чихнээс тусгаарлаж байгаа тэр хингэргэн хальс өөрөө гэдэг ингээ маш олон юм нийлж иж эн чин дунд чих болоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ тохиолдолд яг хөө зэрэг яг өвчтөй байхад бол сонсгол непремен муудна энэ бол муудна. Тэгээд одоо заримдаа ээж аав нар энэ нөгөө булганд гарцсан чинь сонсгол нь сайжирсан гэд сайн гэрхаа ээж аав нар хэлж идэг л да. Тэгээд нөгөө зүлхийж чинэрж өвдөж жоод тэр булган ингээд гараад нөгөө шингэн маань гараад тэгтээ цаана нь яадаг вэ гэхээр зэрэг нөгөө салс бүрхүүл чинь онол эдгийн салс бүрхүүл дээр микро тим эдэтэ цэврүүнүүд үүсээд ээлж дараалан хагарч идэгаа гэд. Тэгэхээр зэрэг нэг нь боловсроод хатж яхад тий нэг нь хатаад идэж яхад нөгөөх нь боловсрж идэг байна ш. Тийм учраас булаг гэд нэрлэлцэн. Тэр булаг гэдэг чинь тосхгүй л ундраад байгаа юм хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ ингээ гарахтаа бол ингээд сонсгол жохон хэмжээнд сайжирдаг. Гэхдээ энэний тавилан нь ондоохгүй янз янзын тавилан байна. Жишээ нь тэр хүүхдийн нас бага байх тусам хингэргэн хальс нөхөн төлжих боломжтой. Тийм учраас нөхөн төлжиж болно, битүүрч болно. Хоёрдугаарт эмч тэр чинэрсэн өвчнийг арилгахын тулд тэр эдэг хэрвээ чихнийхээ ар хэсэг рүү ингээд хүндрэх гээд байвал за тэрийг ингээд антрум хүндий гэдгийг мэдээ ингээд эмчин юм ярил зөндөө юм ярина л да. Гэхдээ тэр ар хэсэг рүү хүндрэх гээд байвал ингээд зүсээд гаргацдаг байхгүй соруулцдаг. За ингээд буцаад ингээд гоё идэх чинь заримдаа болохоор зэрэг юм өөрөө цоороод тийм 100 дугуй энэ хоёрыг чинь юу нэгээд нийлж идэхгүй шүү дээ тий. Тэгтээ сорвоор хатуу сорвоор нөхөн төлжөгдөж болно. Тэгтэл битүүрж байгаа байхгүй юу? Тэгээ хатуу сорвтой хэсэг бол хингэрэгний бусад хэсэг шиг тийг сайхан хэлбэлзэж чадахгүй тэр хэсэг дээр одоо хингэрэгний хэлбэлзэл муу ахна шүү дээ. Тэгтэл битүү. Тийм битүү. Хамгийн муу тавилан болохоор зэрэг тийм бөөрөнхий 100 дугуй цорхотойгоо л идэг. Тийм байх юм бол нөгөө архаг өрөслийн 3 критерий чинь одоо бүх шалгуур тэнд үсэж байгаа. Нэгдүгээрт хингэргэн дээр 100 дугуй байнгын цоорхоо үсэх. Хоёрдугаар тэр цоорхоогоор үе булаг гарч дончхны салс бүрхүүл системээр өрөвсөх. Гуравдугаарт ийм байгаа учраас дуу дамжуулалт муудах. Дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсэх. Энэ 3 критерий байгаа тохиолдолд бид нар дунчигны архаг өрөвсөл гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг зарим эмч нар 14 хоногоос дээш үргэлжилж байвал архаг өрөвсөл гэдэг. Хоногоор нь ангилсан ангил бас байгаа. Гэхдээ энэ 3 критерий маш чухал. Тэгээ ийм хүүхэд энэ 3 критерийг хангацсан ийм хүүхэд байжснаа халуурах юм бол аюултай. Тийм учраас хүүхдийн чих рүү ус оруулахгүй л ах хэрэгтэй, чихнийх нь ариун цэврийг сайн сахиулах хэрэгтэй. Хамраасаа тэр нөгөө 80% нь хамраас халдвар очдөг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдэд нэг рефлекс сексуал байдаг л да. Хүүхд чинь сонин шүү дээ. Хамар дүрэн настай тэр нь ингээ нааша хойжод тахад нийдгүй байхгүй. Тэр чи том хүн бол хамрын дотор тийм их шингэнийг агуулж баг явж чадахгүй ерөөсө фергэлнэ. Гэтэл хүүхэд ингээ нарманда хураацсан бүр байждаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр 2 наснаас бага насны хүүхдийг хамрыг нь соруулж цэвэрлэх тийм ээ. Өдөрт 2 удаа ээж нь цэвэрлэх. 2-оос дээш наснд нийдэг болоод ирэх юм бол зарим хүүхэд 5 нас хүрсэн ч нийж чаддгүй. Зарим нь 2 нас хүрээгүй сайн нийдэг ухаантай залуус зөндөө байгаа. Тий. Тэгэхээр тэрийг л цэвэрлүүлэх л асуудал байгаа. Тэгээ хамрынд нь сайн анхаарал тавьж өвдөхгүй дээ.
ямар одоо нэг хүндэрсэн тохиолдолд яг нөө мэс заслын заалт дээр очиж байгаа тохиолдлуудаас та бас ярьж тэ. Мэс заслын заалт гэвэл хүүхдэд бол чихний янз бүрийн мэс заслыг хийдэг. Түрүүн та технологи гэдээ ярьсан да тий. Одоо манайд чинь дунгийн сулгац хийж байгаа. Хит хэдийн эмнэлэг дээр хийж байгаа улсын том эмнэлгүүдээр бүгдээрэн дээр нь хийж байгаа манай чих хамар хоолой жижигээд бас хувийн секторын гэхдээ олон жилийн салбарт бас ажиллагаа гэж хэлж болохоор тийм туршлагатайгаар барах уу тийм эмнэлэг байгаа тэднэр дээр энэ төр хийдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр дунгийн сулгацууд ер нь бол чихний мэс заслын одоо юу гэмдэ тий хамгийн одоо оргил гэж хэлж байна. Сүүлийн үеийн сонсголыг хадгалах, сонсголыг сайжруулах мэс засал гэсэн нэг ойлголт байгаа. Одоо бидний хийж байгаа хингэрэг нөхөх тэр эдэтэ голомтыг нь цэвэрлэх мэс заслууд тийм ээ эднэр бол дандаа сонсголыг сайжруулах нүхэн сэргэх юм сонсгол оруулах гэдэг ондоо категори юм байгаа даахгүй. Тэр сонсгол оруулах гэдэг нь ерөөсөө дунгийн сулгалц. Бид нар бол өдөр тутамд хүүхдийн сонсголыг хадгалах, муутгахгүй байх, сэргээх, сайжруулах хаалгануудыг хүүхдийн чих хамар хоолой эмчнэр бол өдөр тутамд хийж идэг. Тэр жижигхэн хингэргийг зүсээд татар ногош эдэ шингэнийг саруулаад авч байгаа ч гэсэн сонсгол муутгахгүй төлөө хийж байгаа ажилбар байхгүй. Тэрийг агааржуулах жижигхэн тюб гэд нэрлэдэг юм. Агааржуулах гуурс одоо даралт тэнцвэржүүлэх гуурс гэдэг ингээд нэрлэлсэн тэр жижигхэн гуурсыг тавьж байгаа ч гэсэн хүүхдийн сонсголын төлөө хийж байгаа ажилбар. Хингэргийг нөхж байгаа ч гэсэн хүүхдийн сонсголыг муутгахгүй цааш нь байлгахын төлөө хийж байгаа ажилбар байхгүй юу. Тэгэхээр олон хагалгаа байдаг. Тэр олгоныг бас тийм ярихад аюу том сэдв тийм байна. За, хоёул чихэн дээр нэлээд ярьлаа. Одоо нэг чих хамар хоолой гэдэг ингээд төвөнх залгуур ингээд ярьлаа шүү дээ. Мэдээж энэ ингээд нэг тийм систем байгаа байхгүй тий. Тэгэхээр нүгүүсэн болчиход энэ хоолой тий. Байнгын одоо нөх хүүхдэд чинь байнга л хоолой нүгдчихлээ, идэлчлээ гээл байсгээл нэг антибиотик хэрэгэлдэг. Яана 7 хоногийн өмнө антибиотик уугаад дууссан шүү дээ. Одоо дахих юм гээл ингээл эцэгчүүдийн дунд ийм яриа амар их байдаг. Ялангуяа өвлөө үлрэлт та бас юу санах уу тий. Тэгэхээр яг энэ одоо хоолой өвчлөлтэй холбоотой бас мэдээллийг эцэг ихэд өгөөч тий. Хоолойны мах гэ яриас сурцсан байгаа манай ард ирээд ер нь бол гүйлсэн булчирхаа, тагнаан гүйлс, хөөмийн гүйлс гэд ярьдаг юм л да нарман гүйлс гэд. Тэгэхээр зэрэг энэ ингээд том байна ч гэдэг юм архаг өрөвсөлтэй байна гэхэр зэрэг ээж аав нарын асуудаг хамгийн түрүүчийн асуулт юу гэдэг вэ гэхээр одоо 30 жил сонсож байгаа. Хоолойны махтай нөө манай хүүхэд гэдэг байхгүй. Тэгэхээр хоолойны махгүй буюу одоо тэр гүйсэн булчирхаагүй байх гажиг бол бараг байдгүй гэж байгаа шүү дээ. Тийм. Хүн төрлөө тэр чинь нөгөө нэг дархлааны зах хязгаарын одоо хүн өөрийгөө хамгаалах хамгийн анхдагч хэрэгтэн байсан байгаа эхлээд бол ийм тэгээд хүүхдэд бол тэр хөмийн гүйлсүүд нарман гүйлсүүд нь том байдаг онцлогтой угаасаа том байдаг. За тэгээ өрөвсөд ахаар томроод л байдаг. Угаасаа том юм өрөвсөрөө дахиад томрох гэсэн үг байна. Тэгээ ингээд буцаад нөгөөх маань өрөвсөл нь дарагдаа жижигрэхтэй төрүүчийнхаа хэмжээнд хүрч жижигрэхгүй байхгүй юу? Бас. Тэгэл ингээл дахин хүүхд маань өвдөх тоолонд хоолой нарманы гүйлс маань томорсоор агаал бөглөрөл үүсгэх хэмжээнд очдог. Тэгэхээр манай ээж аав нар ер нь бол тэр нөгөө бөглөрөл бачуурал гэдэг хоёр ойлголтыг ингээд нөгөө ялгаад сурах хэрэгтэй. Бөглөрөл гэдэг нь болохоор зэрэг залгуур хамар нармаад тохиолддог ойлголт. Энэний эмгэг бачуурал гэдэг нь одоо тэр яг ларингит гэдэг тэр өвчний үед тохиолддог ойлголт. Бачуураад ларингит болох юм бол хүүхдийн амь насанд аюултай амь тэнцсэн байдалд оруулж болно. Амьсгалдаг төвөнх нь ингээд нөгөө агшиж байгаа учраас тэр хүүхдийн төвөнх айгу жижигхэн зайтай тэгээд ийм юулүр шиг хэлбэртэй байдаг байхгүй. Том хүний болохоор ийм цилиндр шиг хэлбэртэй. Бас хүүхдээ болохоор бүтцийн хөгжлийн ялгаа байгаа тийм хүүхдээ болохоор зэрэг тэр дунд хэсэгтээ дууны өвчсөг дээр маш ийм нарийнхан тэгээд тэндээ хөсгөр холбогч идгээд ийм хавгнах чадвартай салбархуултай байхгүй юу. Тийм учраас яг тэр хэсэг дээрээ ингээд хавгнадаг учраас хүүхэд тэр ларингит гэдэг өвчнөөр өвдөхөөрөө бачуурдаг. Том хүн бол нөгөө
цилиндр хэлбэртэй өргөн учраас бачуур би өөрөө ларингитээр өвдөж үзсэн. Тэгэхэд бол хэцүү юм бэлээ. Бас тэг би яаж мөн хүүхдүүд минь те ингэдэг юм дээ гэж өөрөө ирэхгүй бодогдчихсэн. Хүүхдийн эмч болохлээр эхлээд дөнгөж хүүхдтэй ажиллаад ирэхээр айгүй ханиад хүрэл дончихны өрөвслөөр өвдөл өөрснөө хүүхдэд тэрж үнсэж авсаар агаад хүний хүүхдийг бид нар чин дээр үед айгүй тэрж мөрж яваад одоо л нөгөө ер нь бол хүний хүүхдийг хүн үнсэж болохгүй. Би бол залуудаа зөндөө үнсэжсэн. Өөрөө хүүхдгүй автаа нуух юу гэж тий жоохон нөгөө хүүхдүүдийн чинь айгүй үнсч мүсэл ээж мэж нь хараагүй бахтан тий. Одоо л тий эмч хүн боловсрдаг л доо тий хүний хүүхдийг үнсэж болохгүй гэдгийг ойлгодог болдог тий өөрөө ч хүүхдээ хүнд үнсүүлэх дургүй болдог ээж болохоор тий эмч болохоор тий тэгэхээр зэрэг тэр нөгөө ларингит гэдэг эмгэг бол хүүхдэд айгүй хэцүү эмгэг тий амь насанд аюултай эмгэг саяын тэр гүйлсэн болчирхаанаас болоод бөглөрж байгаа бол нойрон дунд амьсгал тасалт хам шинж гэдэг юм үүсгдэг байхгүй. Тэгээд нөгөө хүүхд маань гэдэг ингээд хорхираад тэгэд хэсэг зуур ингээд амьсгалын тасалтад тэр бол секундны доллар хэмжигдэнэ. Бид нар бол нэлээд ингээд 1 секунд хэртэй ч юм уу 2 секунд хэртэй ч юм уу энийг бол засикалж болно ингээд ээж аав харж одоо ажиглаад тий хүүхд маань бөглөрж гин гэдэг дүгнэлтэнд хүрж болно. Би бол ээж аав нарыг зүгээр видео бичлэг хийлгүүлчихдээ дуутай. Тэгэл ингээ харддаг л да. Шүн гэрт нь очиж харж чадахгүй юм чинь. Тэгээд тэр бөглөрл бол хүүхдэд тийм амь тэнцсэн байдалд оруулахгүй. Гэхдээ мэдээж сөрөг талтай. Яагаад тэгэхээр байнга хүүхдийг хүчил төрөгчийн одоо дутагдалд оруулж байгаа нь шүү дээ. Тэгэхээр тэр гүйлснүүдийн асуудал дээр ийм бөглөрлийн асуудал нэг байхаас гадна архаг халдварын асуудал бас үүдэг байхгүй. Тэгэхээр архаг халдварыг болохоор ээж аав нар юу гэж боддог вэ гэхээр манай хүүхд цэцэрлэгт яваал ингээл өвдөд байна гэдэг юм. Тэгэхдээ цэцэрлэгт яваад амьсгалын дээд замын өвчнөр өвдөж болно. Хүүхэд чинь гэртээ зүгээр байжсэн хүүхэд чинь одоо нэг коллектив дотор ингээд орохоор коллективний инфекцээр өвдөн штэ. Ханиадаар өвдөн штэ. Тэгэхээр манай цэцэрлэгүүдийн юм агаарчлалтын асуудал айгуу чухал. Агаарын сэлгээний асуудал. Одоо чинь би зүгээр өөрийнхөө хүүхдийн нэг дээр гарсан нэг тохиолдлыг л ярил л да. Манай ач охин юугаар өвдсөн байхгүй. Короор биш салхин цэцгээр тэгэхэд бид нар бол цэцэрлэг дээр нь очиод хэлсэн. Манай хүүхд ингээд салхин цэцгээр өвдчихлөө. Одоо нөгөө бусад ээж аав нарт анхааруулах хэрэгтэй байна гэд. Гэтэл ангид нь өшөө өмнө нь хүүхдүүд өвдсөн байсан байхгүй тий. Тэрийг бид нэр мдээгүй. Хэрвээ бид нэр ангид нь 3 хүүхэд ч юм уу 2 хүүхэд ч юм уу ингээд салхин цэцгээр өвдсөнийг биднэрт мэдээлсэн бол бид нэр тэр 7 хоногт тэр 10 хоногт хүүхдээ явуулахгүйсэн. Яагаад тэгэхээр зэрэг салхин цэцэг гэдэг бол хаалга цонхыг нэвт салхилуулахт л бараг те халдварын эрсдэл нь буурдаг ийм эмгэг байхгүй да. Тэгэхээр тийм эмгэгүүдээр бол жишээ нь хүүхэд коллектив дотор ороод өвдөж болно. Гэтэл хүүхэд байна штэ жишээ нь одоо уржигдэрхэн хүртэл надад ирсэн 11 сартай хүүхэд гэртээ ээжтэйгээ л байдаг. Тэгсэн мөртлөө одоо хэдэн удаа ирээд байна тэр 4-5 удаа ирсэн махаа тэр хүүхэд. Ийм байвал одоо халдварын источник те их үүсэрийг хаанаас орлох вэ? Тэр ээжээс л хань шүү дээ. Тэгэхээр зэрэг манай залуучууд ялангуяа залуу гэр бүлүүд ээж аав өөрснөө ирүүл ээж аав өөрснөө гараа угаадаг, маш их гараа угаадаг. Ээж аав өөрснөө халбах сэрээ юу гэдгийг те нийтийн хэрэглээний өмнөд хүүхдтэйгээ хэлэхгүй тусдаа байдаг. Бид нэр аягаа тусгаарлчаад халбгаа тусгаарлахгүй бас байдаг байхгүй юу? Ялангуяа жоохон хүүхдийг бол жоохон хүүхдээ халбгаар нь л өгөх хэрэгтэй. Нэгдүгürt энэ аягүй чухал. Яагаад тэгэхээр зэрэг энэ халдвар чинь агаар туслын халдвар байхгүй юу? Үндсэндээ шүлсээр гэсэн үг. Одоо та хоёр ийм зайд ярахад бол би танд халдвар өгөхгүй шүү дээ. Би халдвартай байлаа гэж бодоход гэтэл би өөрөө хүүхдийг үнсэх юм бол халдвар өгч болно. Өөртөлж унтах. Тийм ээ ам хамар дээрээс нь үнсэх орсон гарсан мэддэхгүй олон хүмүүс гэр орноор нь
байрлаад тэгээд хүүхдийн үнсэж үлгдэг бол тэр хүүхд бол нөгөө халдвар авах эрсдэлтэй агаар туслын халдварыг тэгэхээр зэрэг ээж гэдэг чинь ерөөсөө л хүүхдийн эрүүл аюулгүй байх баталгаа байхгүй юу? Тэгэхээр ялангуяа агаар туслын халдвар дээр ээж ангинтай, ээж нь бактери тээгч, ээж нь амьсгал нь эвгүй үнэртэй, ээжийнх нь хөмийн гүлсэнд бөглөөстэй байгаа хүүхдийг би өнөөдөр 4 удаа үзээ 4 удаа антибиотикээр эмчлээд нэмэргүй. Тийм учраас яг энэ тактикийг бол би мэдээж багшаас сурсан байж таараа тэгэд өөрийнхөө шавнарт байнга л хэлдэг. Тэгэхээр ээж автаа л цуг эмчилдэг. Ээж аавыг энэ хөмийн арчдас өгүүлдэг. Ээж аавын нарманаас шинжилгээ авдаг. Цусныхын шинжилдэг маслогийн тэгээд үзлийг хийдэг. Ээж автаа л цуг эмчилдэг. Тэгээд гэр бүл 3 хүнтэй 4 хүнтэй бол торхноо л эрүүлчихдэг. Ийм тангийн уулгаал ээж аавыг нь зайлуулаад энэ нь бол хүүхдийн хаалгыг тодорхой хугацаагаар хойшлуулдаг. Тэгэхээр 3 нас хүртэл тэр хөмийн гүйлс, нарман гүйлснээс ялгарж байгаа тэр гадуура гаргаж байгаа гадаргуугаараа ялгаруулж байгаа лимфоцит гэдэг эс нь дархлааны эс аахгүй юу? Тэгэхээр 3 нас хүртэл бол бид нэр хүүхдийг аль алхахлаар л одоо тэр үүргийг ингээд хадгалж байх айгүй сонирхолтой байдаг. Тэгээ сүүлдээ гүйлснүүд маань юу болдог вэ гэхээр зэрэг цагаан цогцсын оршуулгын газар гэж нэрлэгдээд байгаа байхгүй юу? Үхсэн нян тэгээд тэрнтэй байлдаж үхсэн бидний цагаан эсүүд за заримдаа гуужиж унсан хочуур идүүд энтрийг ингээд нийлүүлээд нэг юм өмхийтэй идэтэй голомт толчж байгаа. Тэгэхээр нь одоо яалтчгүй мэдцэл хийж тэр голомттойгоо байх юм бол саяын бит хоёрын ярьсан чихний өвчин, хамрын өвчин үүсэх магадaltaй. Ерөнхийдөө тэр хүүхдийн хоолой, нарманы тэр булчирхаануудыг нийлүүлээ бид нэр адено тонсиллит гэд нэрлэдэг юм л да. Тэгэхээр адено гэдэг нь тэр нарманыхаа булчирхайг хилээд байгаа. Тонсил гэдэг нь хөмийнхөө булчирхайг хилээд байгаа. Тэгээ энэ хоёр нийлээ дандаа л цуг явж идэг учраас бид нар энийг адено тонсиллит гэдэг энэ өрөвслийг ингээ эмчилдэг л дээ. Гэхдээ хаалганы асуудал бол тусгай заалтаар тийм энэ бас л удирдамжаар. Тэгээ Монгол улсад баримтлагдж байгаа удирдамж байгаа тэрнийхээ л дагуу. Тэгэл заалтанд хүрчмөл эцэг ихт нь хилдэг л дээ энэ ингээд хаалганд орохгүй л болохгүй байна гэл. Үнэхээр заалттай бол ялчгүй тэр заалтын дагуу л явах юм шүү дээ. Эрүүлжүүлэх хэрэгтэй хүүхдийг. Эрүүлжүүлэхгүй бол тэр чинь нөгөө архаг гаймариттэй, архаг дунд чихний өрөсөлтөй илүү нөгөө тэрнээс улбаалсан өвчнүүдийн эрт ба хожуу хүндрэлээ бас эрт хожуу гэдэг яагаад байгаа байхгүй юу тий тодорхойлоод байгаа байхгүй. Тэгэд хожуу хүндрэлүүд бол айгүй заан штэ. Хүүхдэд эрүүн нүрний гаж үүсгэн нархаг өвчнүүдийг үүсгэн тийм болохоор яг хөө тэл залттай бол хаалгын хийхээс өөр аргагүй л болдог л доо. Ер нь одоо яг энэ хоолойны махыг гэдэг одоо сурснаар нь ярьж байгаа тий. Тэгээ хоолойны махыг одоо үнэхээр өргөсүүлэхгүй байх боломж юу байна тий. Одоо нэг өдөр болгон хоолойгоо угаад одоо зайлах хэрэгтэй гэдэг юм уу гэдэг талаас нь та нэг эцэгчүүдэд зөвлөгөө өгч тий. Ийм боломж үнэхээр байна уу? Заавал мяцаас л хүрэхгүй байх. Бага. Хамгийн түрүүнд гар савгах. Хоёрдугаар ээж аав хүүхдийн тухай ярьж байгаа шүү. Хоёрдугаар ээж аав гаднаас орж ирээд ам хамраа угаалгүй, гараа угаалгүйгээр хүүхдийг үнсэхгүй үлгэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ өөрснөө хоолой нүвтсэн байх юм бол хүүхдтэй хүрэхгүй, ялангуяа амьсгалын агаар туслын халдвар өгөх хэмжээний зайд ойртохгүй те өөртөлж унтахгүй байх хэрэгтэй. Ер нь том хүний ор дэрэнд хүүхд авч унтах заваа. Тийм учраас хүүхдийг хамгийн том бараг дээр саралж орн нурж унтлах те дараагийн орон дээр шилжтэлнэлтэй ганцаарнгийн л унтуулахыг зөвлөдгөлдөө. Тэгээд хүүхдийн халбаг аягыг тусгай байлгах. За ээж аав өөрснөө гамариттай, өөрснөө хоолойны махтай эмээ өвөө ийм байх юм бол өөрснөө эрүүлжүүлэх. Тэрийг болохоор зэрэг яадаг вэ гэхээр зэрэг хөмийн арчдас гэд хямдхан хялбархан шинжилгээгээр л тодорхойлцдог. Тэгээд ямар нян байна, энэ нь үхдэг нян уу, үхэдгүй нян уу тийм ээ. Заримдаа зүгээр сая миний хэлсэн шиг тэр хөмийн гүлс маань цагаан цогцсны оршуулгын газар болцсон байх юм бол ямар ч нян илэрхгүй. Үхсэн нянгууд байж гин гэсэн үг байхгүй. Аимшигтай муухай амьсгалтай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ үхсэн нянтай л хүмүүс ам нь ингээд нөгөө хөмийн гүлс
бойл, шүд энэ төр юмд ангил хүсн янгуудыг л агуулаад явж байгаа хүмүүсийн л амьсгал тийм байгаа. Манай ээж аав нар хэрвээ бойлн өрөсдөг байх юм бол бойлныхаа өрслийг эмчлүүл, шүдний каристай байх юм бол шүдээ эмчлүүл, 6 сар тутмаа 8 сар тутмаа нэг удаа биш юмаа гэхэд нэг жил хагасын зайтай шүдний мэрэгжлийн цэвэрлэгээ хийлгчдэг байх хэрэгтэй. Хөөмийн гүйлс хоолойны махта эмчнэр хилжил лээдгийн гэд явж идэх хүмүүс байдаг байхгүй тийм. Битээ тэгж яв тэрийг авахул тэр нэг эмч хаалганы заалт гаргасан байна л гэдэг чи асуудал. Хаалганы заалтгүй эмээр эмчлэгдэх одоо чинь тийм үе шатус байна шүү дээ. Тийм байх юм бол эмээрээ эмчлүүл эдгээр антибиотикийн уулгаал зайлуулаад хилнийхээ өнгөрийг сайн хус гэд ингээ хүүхдийгтэй тэр өвчнөөр өвдүүлэхгүй байх зөндөө арга байгаа байхгүй. Зөвхөн хүүхд дээр биш. Хүүхдийг өөрийн зайлвал хамар нормагийн угаа. Тэгтээ давсны усамлаар биш. Тийм гипертоник давсны усамлаар угаах чинь хүүхдийн ам хамрын салт бүрхүүлийг хатангаршуулчихдаг байхгүй. Бас тэр намрын очор эдийн ингээд саажуулаад хатаагаад өөрөө өөрийгөө цэвэршүүлэх үйл ажиллагааг нь алга болгочихно. Тэгээ манай нэг резидент хөөрхөн шав байдаг байхгүй тэр дээз би тамидинаар зайлуулал ахын идэрэхгүй байснаа багш буцалсан усаар зайлангуут идэгччүү гэдэг нэр хөөрхөн тэр нэг резидентүүдтэй ажилдаг болохоор тэднэрийнхээ юм хөөрхөн юмыг ингээд нөгөө айгу хайр хүрдэг байхгүй тэднэрт би тэгээ тэрэнд хэлжсэн тамидинаар зайлуулсан чинь л буруу байсан байхгүй юу гэдтэй. Тэгээд нөгөө зүгээр суусаар зайлчхад тийм болно шүү дээ. Хоол идүүлэл буцал суусаар зайлуулчих. Өөрөө тийм эвгүй өмнөртэй амьсгалтай хоолойдоо одоо бөглөөс энтертэй хэмэл хоолоо идэл зайлчих. Өвтгөлөөрөө зайлна. Өвтгтөө бол эмч тэр чинь эмчилгээг нь бичээд өгж байгаа шүү дээ. Тэгээд шаардлагатай бол цус тамидинаар зайлуулна шүү дээ бүр. Ер нь гэхдээ манай эцэг эхчүүдийн гаргадаг алдаа ер нь их цонхилд юм шиг байгаа маа. Ер нь альва энэ өвчний хүндрэл дээр ч гэсэндээ хараад хахад буруу одоо үйлдэл хамгийн хэлж хийгээл өвчнөө хүндрүүлдэг тохиолдол. Яах вэ? Та одоо ингээд эцэг эхчүүдэд зүгээр яг ямар одоо зүйлийг одоо илүү их анхааруулж хэлмээр энэ одоо мэдээж таны туршлага дээр бол зөндөлөн байгаа шүү. Тэгээ эцэг эхийн хандлага айгүй чухал байдаг. Ер нь бол эмч бол те хүүхдийн төлөө л байдаг гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Тэ гаднаас орж ирээд шууд л те ингээд нөгөө нэг айгүй дээрлэхүн ханддаг хүмүүс бас байдаг. Айгүй сайхан ханддаг хүмүүс бас байдаг. Хүний л хандлага. Гэхдээ бит хоёр одоо нэг хүүхдийн л төлөө явж байгаа нэг зорилготой байгаа байхгүй. Тэр хүнийг л эрүүл болгох зорилготой бит хоёр. Тийм учраас бид нэр хамтарч ажиллах нь айгүй чухал гэдгийг эмчтэйгээ хамтрах нь айгүй чухал гэдгийг л бид тэр хүмүүст өдөр тутам дандаа л хэлж яадаг энэ подкастыг ашиглаад бас л хэлье. Тэгээд зөвлөгөө өгөхөөр ерөнхийдөө та бол тэгж ярьжлаа л да. Гэхдээ нэг хүн гэл хэлдэг тийм. Би яг асуух бодож ирсэн. Нэг хүн наад хоолойны махыг авахлаар тархлааны чухал хэрэгтэн ингээд аваа ирчээд хэрэггүй л гэд тэгжэлээ гэхэр нь зэрэг би бол сонголтын өөрт нь өгдөг. Тэ тэрийгэ хилдэг. Чи хүүхдийн мэрэгжлийн эмчид итгэхүү нэг хүндээ итгэхүү тэр нь бол чиний л сонголт гэдгийг хэлдэг. Хүүхдийг авчрахгүй бол миний одоо үндэслэлтэй шинжлэх ухааны үндэслэлтэй юм хэлж байгаа шүү дээ эмч хүн чинь тэр эмчилгээг хийхгүй бол пуст пожалуйста нэг хүнийхээ эмчилгээгээр явгал дээ. Тэгээ би бол тэрийг явуулахгүй төлөө л байдаг тийм. Гэхдээ энэ бол айгүй эрсдэлтэй. Тэглэх байх. Одоо ингээд сошиал орчин айгүй хөгжөөд те хүмүүс ингээд айгүй хэлбэр аргаар мэдээлэл олж авдаг болчихжээ. Тэгээд одоо хүүхдүүдтэй, ээжүүдтэй энэ группт манай хүүхдийн гिचлээ, манай хүүхд төр нэг ингэсэн байна, тэгсэн байна, яах вэ, юу эргэлэх үү гэд ингээд тэгээд доорн зөвлөж байгаа хүмүүс айгүй их юм, айгүй хэцүү. Тэр ингээд би хүртэл ингээд бүр төвчдөг байхгүй тэрийг харахаар эмчид хандаач гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр манай ээж аав нар ерөнхийдөө эмч гэдэг хүнийг нэг хамтарч ажиллаад тий хүүхдээ ирүүлжүүлэх тэр хамтрагч маань л гэд бодчиход ер нь бол болно. Тий бит хоёроос л хамаарна тэр жижигхэн хүн. Би яаж ойлгуулж гин вэ? Тэр хүн яаж хүлээж авч байна вэ? Тэ бит хоёр нэг цэг дээр бит хоёрын одоо зориг нэгдээд тэгээд
үйл ажиллагаа хамгийн гол нь. Тийм гол нь тэр хэлсний дагуу эмчилгээг хийх л асуудал. Манай нэг эмч хэлжсэн байхгүй би одоо л нэг эмч болохнуудыг бодсон ч пенсэндээ гарчлаа гэд. Тэг би тэрийг яг өөр дээрээ мэдэрсэн байхгүй юу. Одоо л нэг жоохон эмчийн төрхтэй болоод ирнэ үү гингүүд л ер нь бол пенсний нас ордсон байдаг. Би бол эрүүл мэндийн салбарыг айгүй тийм нөгөө сэтгэлтэй, мэрэгжилтэй, дурлсан яг нэг юм бүр нэг чин сэтгэлээ зориулсан юм хүмүүсийн нуруунд дээр л явж ийн тал гэж хардаг шүү дээ. Эргүүний хувьд манай салбарын үнэлэмжийг жоохон дээшлүүлэх хэрэгтэй гэж би боддгоо. Тийм. Салбарын үнэлэмжийг жоохон дээшлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл хувь хувьсгалын гэлтггүй л хүмүүсийнх нь цалин сайжрах бах. Эмч хүн ер нь бол цалин нь сайн байх юм бол эрүүл мэндэ алдахгүй. Би энэнийг бол яг өөрийнхөө бие дээр мэдэрсэн. Би чи яг эмч хүн яаж явах ёстой яг тэр замаар л явсан юм баггүй. Тэгэл эмч хүн пенсэндээ гардаг. Пенсэндээ гарсан ч гэсэн жоохон ресурс үлдсэн байдаг байхгүй. Тэр ресурсоо юун дээр ашигладаг вэ гэхээр зэрэг эрүүл мэндийн сургалт тийм ээ. Эмч нарын мэрэгжил дээшлүүлэлт за тэгэл жоохон цагийн багш идэх ч юм уу зөвлөх хэмж хийдэг ч юм уу цагаар аль нэгнийхээ хувийн эмнэлэгт ажилдаг ч юм уу нэг тиймэрхүү л байдалтай байж байгаа л угаасаа биеийн дэлхэ болохлоор зэрэг тэгэл болтгол ахгүй тийм тэгэхээр зэрэг одоо надад нэг жоохон ресурс байгаа би тэрэн дээр бас ажиллаж л байгаа тэгээд хэрвээ цалин одоо хангалттай байвал эмч илүү цагаар ажиллахгүй давхар ажиллахгүй юм да зөвхөн тэр юун дээр л тэр байгууллага дээр л те цалин хангалттай юм чинь тэгэл тэр өвчтөн ер нь эмч хүний талгаад уул нь бол энэ өвчтний асуудлыг яаж шийдэх вэ гэдэг юм бол эргэлдэж байвал сайн байгаа байхгүй а гэтэл чинь би бол насан туршдаа яасан бэ гэхээр зэрэг давхар ажилдаг нөгөө нэг цагаар амралтынхаа өдөр штэ тэр чинь их налхсын цагаар хувийн эмнэлэг дээр ажиллаж яж болохгүй байхгүй юу тийм штэ тийм хичээл заадаг цаг дээрээ хувийн эмнэлэг дээр ажиллаж чадахгүй байхгүй юу угаасаа. Тийм болохоор яг хөө гэхэр зэрэг хагас бүтэн сонгол ажилладаг байхгүй. Тэгэхээр зэрэг хагас бүтэн сонгол ажилласан хүний чинь эрүүл мэнд жоохон доголддог. 7 хоног 24 цагаар 365 бол 65 66 бол 66 хоног гэх ингээд их нэлхсээс баяртай гэд амралтаа аваа явангуудаа нөгөө нэг цагаар ажилладаг хувийн эмнэлэг дээрээ тэ ажиллаж ахаар чинь зэрэг хүний эрүүл мэнд мод шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг энийг бол яг эмчнэр өөрснөө л ойлгодог. Тэгээ яг тэ бид нар одоо тэгтээ сайдаас бүх юм хамаардгүй гэдгийг бид нэр ойлгол байгаа юм л та тийм бид нар нэгнийгээ сайд болгож үзлээтэй дэлэхгүй л байгаа зү тийм тэгэлгүй байх тийм баярлалаа ганч юм их ч тийм хоёлоо яг хүүхдийн асуудалгаа ярьлаа яг сүүлд нь мэдээж одоо эмчнэрийн бас асуудлыг бас ярилгүй л яг вэ нөгөө микрофон олдсон дээр нь гэдэг шиг тийм эрүүл мэндийн боловсрал зөвлөгөө өгөөд эцэг эхчүүдэд ч гэсэндээ бас анхааруулга сэрэмжлүүлгээ хийлээд тийм хүүхдийн өвчлөөс юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ гэдэг энэ олон мэдээллийг бас энэ богино хугацаанд багтааж бас өгсөн танд бас үнэхээр их баярлалаа. Таны ажилдаас амжилт хүсье. Баярлалаа. Гиген Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гиген эрүүл мэнд подкастын энэ удаагийн дугаараар хувилган эмнэлгийн зөвлөх эмч хүүхдийн чих хамар хоолойн зөвлөх зэргийн эмч анагаах ухааны доктор клиникийн профессор Ганч Чимэг өргөдөн оролцлоо. Ингээд бидний өнөөдрийн подкастын ярилцлагад маань бас хүүхдийн өвчлөлтэй холбоотой ялангуяа энэ чих хамар хоолой өвчлөлтэй холбоотой ямар одоо асуудал тулгамдсан зүйл байдаг вэ гэдгийг бол Ганчмыг эмч маань бас мэдлээ өргөн хүрээнд бас ярьж ойлголт өгөхийг зорилоо. Ингээд үзэгч маань ч гэсэндээ хэрэгтэй мэдээлэл бусдаа түгээгээрээ хин нэгэн эцэг гэхэд бас мэдлэг болгох зорилгоор бас одоо энэ подкастын манаас шеэрлээрээ ингээд анхаарлаа хандуулсан үзэгч сонсогчдод баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.